Сэний телевиз үзүүлж байна. Эрхлэгчийн өрөө. Эрхлэгчийн өрөө шоуны шинэхэн дугаарыг итгэл бэлэн боллоо. Би эрхлэгчийн өрөөний үнний цагта тагтаа байна. Өнөөдөр хичээлийн эрхлэгч Жавхлан бит хоёр шинэ хүүхдүүдтэй уулзаж ярилцах болно. Тэгэлгүй яхав 3-6 наснуудын хүүхдүүдийн ертөнцөөр хамтдаа ажиллаж байгаа тагтаа цагдаа болон үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ хоёлаа эхнийхээ хүүхдийг оруулах уу? За тэгье. Эрхлэгчийн өрөө нэвтрүүлэг эхэлж байна. Эхнийхээ хүүхдийг хүлээж авцгаая. Аз жаргалтай хорон мөчбөр тантай хамт номин home style чанарын баталгаатай эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнс номин foods нана хүүхэлдэйн контент lemon cake tv ухаалаг ээжийн эрүүл сонголт baby cook амьдрал дамт нэмэн бурамхан. За миний зүн башаа. За сайн уу? Ямар хөөрхөн хоорд ирвэ? Цаанаас. За энэ малгай өмснөө. Малгай нь өвдөж гинэ? Өвдөж гинэ үү? Үгүй юу. За. За хоёр гараа ширээдээ тавья. 7 хураагаа 3-гаа гоцоолгоорой. За сайн уу? Сэн Чамаа хин гэдэг? их мөрөн Инх мөр хэдэн настай? 4 настай. Би та чамд өөрсдөө танилцуулах уу? Яах вэ? Эсвэл чи таних уу? тань Тийм Тийм үү? тий За намайг хин гэдэг? таныг Сүхбаатар би таныг YouTube дээр харсан ш. Намаг уу? Аа Чи тэр ямар нэртэй кино үлээ? Нэсс хөөх Аа тий. За чи тэгвэл намайг болохоор бүсгүйчүүд бүсэд хайрыг хүсэн. Оо ямар юм бэ? Чи нийс түүхний дууг мэдхүү? Мэдэн Ямар дууг нь? хөдөөгийн сайхан даалын гинэ өшөлтэй зэнхли амнаа би. Эхлэхдээ яадаг үлээ? Гэдэг үлээ. Тэгээ яадаг үлээ? Тэгэл хүн гарч ирээл эмээ гарч ирээл Тийм үү? Чи тэгэхээр зөндөө кино үздэг гэсэн үг үү? Тэ миний дуртай хөөгтэй кино үзэх. Тийм үү? Чи Google-тэй кинон дээрээс одоо ингээд хамгийн их инээдэг зүйл чи юу вэ? Ана Чи яаж инээдэг? жахал Нэр санагдаад Энийгэд үзтээ. За ээж нь яаж инээдэ? ээжүү ээр чанха инээдээ. Яаж? Гэл Тийм үү? Гана их чинь яаж инээдэг? гэл За. Чи гэртээ хин хинтэйгээ амьдэрдэг вэ? ан бүлэрээ юу? Тий. Аав ээж анаа ага би тэгээд өөр хүнтэй амьдрдаг. Өвөө эмээ харин дайрагчтай маань байдیں۔ Сэлэнгд байдیں۔ Сэлэнг. Сэлэнг гэж юу вэ? Хөдөө байдیں۔ маа. Тийм Танай цэцэрлэг чинь 55 гэсэн үү? 57 дахь. 57. 57 дахь. 57 дахь. 57 дугаар. 57 дугаар цэцэрлэг юм ба шүү дээ. За хөөе. Та чинь дүүлийн юм уу? Оо яала. Дүүлийн юм уу та? Харин тийм ээ, ахад дүлий жоохон чих ингээд гэдэг байхгүй юу? Чиний өмссөн малгай чи ямар малгай вэ гэж бодож байна? Хусаа ярьж гин үү? Хусаа ярихгүй ярьж гин үү ингэ. Яг зөв. Чамааг үнэн ярих юм бол дуурахгүй заяа. За. Худлаа ярих юм бол би гэж дууран заяа. За. Ах их хоёрынхаа асуусан асуултанд үнэн ярина шүү заяа. За. Хайр гэж юу вэ? Гэл бүлэрээ ажиллаж яваад хөдөө яваад гэл бүлэрээ гэртээ кино үзээд амар аж аргалтай байдаг. За. Чи тэгвэл гэрээхэндээ өөрийнхөө хайрыг яаж илэрхийлдэг вэ? Би ээжтэй хамгийн их хайртай. Тэгээ би аав ээжтэй дүндээ их хайртай. Чи хайрыг одоо яаж хинээс сурж мэдхүү? Аав ээжтэйгээ яана. Аав ээж чинь ингээд за хайр бол ийм шүү гэж зааж өгсөн юм уу? Оо зөө. Чи өглөө цэцэрлэгтээ явахдаа бас дуудан гутан сэрдэг үү? Өөрөө сэрчдэг юм уу? Өөрөө ширчдэг. Үгүй. Худлаа яриад байгаа. Ийм мэдсэн шүү чамаг. Миний хөө босоороо цэцэлтэй авъя ингээд. Тэгж дуудуулж яж босд юм уу тий? Чи ямар дуучныг сонсох дуртай вэ? Тойрын дуугийг.
Ямар дуу юу дээ? Хөдөөсөхан талын гинэ өстэй зингэлтэй явнаа би ингээ баах хөдөө харагдаад Чи мөр байгаль их дэлхий гэж мэдхүү? мэднэ. Юу юм? Юу вэ дээ? Ингээл гой усан сэлэл гой юм уугаал гой хөвтөл Юм уугаал хөвтэйл. гой жуус уугаал Тэгээ голын ирэг дээр хөвтэйл дээ. гой юм цанж идэл Гоё юм чанж идээд Чи хорхог гэж мэдхүү? мэднэ. Мах ингэдэг. Аяндаа хийгээл идтээ. тэгээд чамайг ингээ ээж аваа хоёр нь хөдөө аваачаад биеийг ингээ айргаар шавшсан уу? Шавсан. Айраг гэж Чухлаараад байгаа юм. айраг гэж мэдхүү. Айраг гэж юу юм? Амар гоё уугаал амар чихэлэг амттай. Айраг гэж уудаг юм гэж бол мэдэж байна. Тэгээ тэрийг ингээ биен дээр шавшихлаар ханаа төрдгүүгээ тэгээд идэг үнэн үү? Тэрийг мэдхүү. За. Чи айрыг ер нь хэдэн аягыг уудаг вэ? 5 Айрыг ууж үтсэн юм уу чи? утсан 5 аягийг уусан. 5 аягыг уусан. бараг үдэг хаа. Үзээгүй. Тийм байхаа. Тэгээд энэ дуурсан юм те. Тий. Байгаль их дэлхийг ер нь ээж аав нь хайрлаж хамгаалаарай гэж гэнэ үү? Альсвал ингээд бохирдуулаарай гэж гэнэ үү? Хайрлах байгаарэ ингэж Тий, яг үнэ. яа, Байгалаа хайрлаж байгаарай. Хог аюул муухай юу гоё юу? мухай. Яг үнэ. Инх мөрөө. Тэгвэл юу яа? Өөр юм асуух уу? Чи сүнс гэж мэдэх үү? Гүстүү мэднэ. За. Яад үлээ. Зургатаараа үзээгүй юу? Үзээгүй. Тэгвэл чи юунаас айдээ? Сүнснээс За тэр сүнсийг ханаас авчих. Харин тий. дуртнаас Сүнс ямар нүд нь ямар байдаг үлээ сүнсний? Айгаад ийн үү? За тэгвэл гоё юм ярих юм уу? Чи заримг нь дуртай юу? дуртай. Чи дэлгүүр хэсэг дуртай юу? Дуртай. Ямар дэлгүүр ордог вэ? Гэрээхэн түүцний дэлгүүр За. За. Тэгвэл чи Чи ууртай юу? альсвал энэ хоёрыг авчих юм уу? За тийг За авчих. тий. Зүгтээ. За одоо ингээд Одоо ингэ 50 болж гинөө. энэ гэрэл одоо дурахгүй. дуурахгүй одоо Дуурахгүй. Чамайг үнэн ярих юм бол дуурахгүй заа. Чи ер нь том болоод ямар ажил хий гэж бодож байна? Шүдний юмч. Шүтний юмч. Шүтний юмч гоё юу? Энэ дурахгүй юу? Дуурахгүй. Одоо чи чөлөөтэй яар. Би дурах дуртай. За. За. Хүн дурах дуртай. За. Цэцэг дурах дуртай. Тэгээд би олон хүний дурах дуртай. Чиний хамгийн дуртай баяр ямар баяр вэ? Төсөө дур. Тэгээд Аялал. Шинэ жил Дуртай юу? дуртай. Цагаан сар дуртай юу? Дуртай. Цагаан сараар яадаг үлээ монголчууд? Айраг гудаг. Тэгээд ааруул иддэг. За. Ямар хувц өмсдөг үлээ? Дээл. Ямар Монгол мундаг гол. юм бэ? Монгол гутал. Цагаан сарын Монгол гол. Хөөрөг гэж мэдэх үү? Мэднэ. Юу вэ? Мэдгүй. Мэдхгүй юу. Цагаан сараар хүмүүс хоорондоо яадаг үлээ? Амар байна уу ингээд залгадаг. Тэгээ зодогдог үлээ, залгадаг үлээ? Залгадаг. Яг үнэ. За. Тэгвэл чамд ингээ хаашаа чамаагүй аялуулдаг машин байлаа гэж бодъё л да. Тэгвэл чи хаашаа аялах вэ? Бэлтэх юмаа бэлтээр байшинд хоноол аймаг гоё байдаг. Тэгээд чамайг ганцхан хүн авч яв гэвэл чи тэр аялалтаа хэнийг хамт авч явах вэ? Ээж аваагаа, агаа, энагийгаа. Тэгээ багтахгүй шүү дээ. Ганцхан хүн. Нэг л хүн авч явна гэдэг хүлхний. Би ээжигээ авах явдвартай. За аав ээж нь ингээд тэгээд өвдөд өөлүүл яах вэ? Манай машин багтдээ штий. үгүй өөр машин чамайг яв гэсэн бол гэж ахгүй юу? Нэг сандал байсан бол ээж тэрэн дээр суух яасан. Чи тэгээ дандаа л ээжээгээд ах юм. Аав нь чамд гомдохгүй мүү? Аав хаяа заримдаа надад гомддог. Юу. Чи аавыгаа гомдож ирсэн үү? Гомдоогоогүй. Тэгвэл чи одоо мем иддэг үү? Мэдгүй. Мэдгүй. Меми барьж юм уу одоо? Барихгүй байгаа юу? За тэгвэл чи гоё дуудуулж мэдэн те? Мэднэ. За өөрийнхөө дуртай дуудвал та. Аав ээж хайраа турсан би. Ич хайртай дүүн би. Өвэмгийн ихри ач хцээ.
Уги алтан угийн би дэвгүй мөртөг миний гар өтөлхөнгүй миний хөл өө эмэгийн бошагийн эмэгийн залбар урсан би авиж хараа турсан би ах ич хартай дун би эмэгийн ихрэ ач зэ уги алтан угийн би За баярлалаа. Ийм мондог гоё дуу дуусан хүүхдэд бэлэг өгнө. Манай нэвтрүүлэгт орсонд маш их баярлалаа. Чамд сайн сайхныг хүсье. Гэр бүлд наз жаргалыг хүсье. Заа юу. баялаа Эрхлэгчийн өрөөгөөр зочилсонд баярлалаа. Баяртай. Пэрстэй За. дараа уулзнаа. За баярлалаа. Дараа уулзнаа. Уулзна баяртай. За ингэж За баяртай. Дуу хуурн айгу чанга тийм сэргэлэх юм байна тий. гэр бүл нь айгүйх аяллаар явд юм шиг Тийм байна. байна. Аяллаар явах маш дуртай юм байна. Хайрыг яг жинхэнэ утгаар нь ойлгоцсон те нөгөө халамжлах Хайр хайр гэдэг гэр аялал. бүл байдаг, аялал байдаг, халуун дотн яриа өрөндөг. Тий. Тэг маш сайн ойлгуулж өгсөн ээж аавуудаа баярлалаа. Тэгээ маш их кино үздэг юм байна тий. Одоо нийслэх хүүхэн үзсэн байна, бүсгүүчүүд хайрыг хүссэн үзсэн байна тий. Миний нэрийг бол бүтэн мэдчих, таны нэрийг бол мэдэхгүй байна. За тэгээ ямар ч хэсэн нэвтрүүлэгт оролцсон бяцхан их мөрөндүүдээ маш их баярлалаа. Тэгээд дараагийн хөөрхөн бяцхан зочноо хамтдаа өгтөж авцгаая. Хэсэг хормын дараа эргээд уулзцгаая. Аз жаргалтай хорон мөчбөр тантай хамт номин хомстайл чанарын баталгаатай эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнс номин пүүц. За дараагийн хүүхдээ. За сайн уу? Тэнэ Сайн байна уу? За араад ирчихсэн. За нэш. За ямар царайлаг залуу вэ? 7 хуруугаа энэ хоёр руу хийгээрэй. За гараа хөдлөж болохгүй шүү заа юу. За энэ малгай болохоор чамаг худлаа ярих юм бол зэн тэгээ дуурна заа юу. Чамаа хин гэдэг лээ. астай ингэдэг. Ана астай ингэдэг. Настаа гэдэг үү? Аста. Хасцаан гэдэг юм ээ. Ямар гоё нэртэй юм бэ те? Нэрийг нь хэн өгч ирсэн? Эд Ийм нэртэй хүүхд бараг байдгүй хаа те. Байхгүй хаа. бэд. Байт юм уу? Бэдгүү. Тийм. Ганц би бэд. Ганцхан чи байд юм уу? Сая энэ малгай өмсгөөс өмнө анаа нь харсан чинь чиний үс чинь ямар хөөрх юм бэ те? Ийм буржгар. Мөн үү? Мөн. Чиний үсийг хүмүүс хөө ямар хөөрхөн буржгар юм бэ гэжсэн үү? Тэ зулгаадгүй. Тулаадгүй. За. Үгүй. Яагаад энэ чинь Харин чи Чамаг удаа хүмүүс яриад байна да. зулгаад юм биш үү? Үс чинь Зулгааж ямар исэн л хөөрх байна юм да бэ? үсий чинь. тацтайсан Хин? ээжнээжүүд. Тэгээ таны ээжийн найзуудыг Зулгаана. тань. Зулгаадаг тийм хүмүүс хүмүүсүүд байгаа тий. За. Тийм хүмүүс үү. Үсдэг октод байгаа. Тий. Тэгвэл чамаг ямар хөөрх юм бэ? Ямар царайлаг юм бэ гэж хэлжсэн үү? Хэлээжгүй. Хэлж байгаагүй юм уу? Чамаг тэгдэг юм шүү. Хөө ямар хөөрх юм бэ? Царайлаг юм бэ гэдэг юм биш. Гэж хэлжсэн юм уу? Хэн тэгжсэн? Ээжнээжүүдээс. Ээжийн найзууд. Энэ ээжийн найзууд яасан? Ээжийн найзууд гэрээр нь их орж гардаг хүмүүс Тийм байна. Тийм байна. Аавын найзууд нэг ч дуурахгүй. Энд дэр л одоо нөгөө гендрийн үчи бас яваад байгаа хөөхгүй юу? Ээж нь их олон найзтай юм байна те. Тий. Тэгээ хөөрхөн байх гоё юм уу хаяа? Гоё шүү. Чи гэртээ хэдүүд амьдэртэй? Хинтэг амьдэртэй? Дүүдээ ээжтэй. Аав хөдөө усаа. Аав нь хөдөө явсан юм уу? Дүүн Дүүн хэдэн настай? Дүү толоос аста. хүү чи ямар мундаг сайн мэддэм бэ те? Гэхдээ чи ээж аваа дүүгээс харамлаадсан юм шүү. Тэсэн Чи ээжийнхаа нүдийг хариулж байгаа дүүгийнхэн бүксэн дээр нь зогтгоо. зогтгүй. Яна. Доггүй. Тогсон байна да. Зогсчихсэн л байна да. Үгүй. Танай гэр камер Өө тэр. тэгэхээр чи дүүгөө зогсчихсэн те? Хаана зогсоо? Бүсэнд Бүксрөө зогтсон уу? Байга зогсон уу? зөөлөн зогсон. Зөөлөн зогсон юм уу? Зогсон юм уу? Тэгээ дүүн гараад ирсэн чи ээж орон чамаа тоохгүй нөө. Тэгээ би там уяа дундаад байгаа. Оо чамтай унтахгүй нөө. За чи ингээ гэрийнхаа хан дээр зурж исэн үү?
Шүүцсэн. Хаан зурсан. Бөдийн дон. Тэгээ бас ханд. Хаан дээр зурсан уу? Тэгээ ээж нь загинсан уу? Чанаагүй. Загнаагүй. Яат. Яа энэ дугаараад ах юм. Ээж аав Чамаг ээж нь загинсан загнасан юм биш үү? Тийм бэнт. Харин тий. Юуг загнасан юм? Ханта битээ зүгээдээ ингэж ярьдсан. Чи хаяа орондоо шийж гин үү? Бодоод За тэг бод. За тэгвэл хүлээж. Ай. бодсон. За бодсон аа. За. Шийдгүй. Жоох байта шийдтэй. За. Чи ингээд газраар гэртээ ингээд зүгээр ингээд тоглоо явахгүй дандаа ингээд дээгүүр буудан дээрээ сандал дээрээ ингээд ингээд өсрөө яваад иддэг гэсэн үнэн үү? Үнэн. Надад хөвгөлтөө санаад Хөгжилтөө санагдаад. Тэг чи гэрийнхэн тавилгыг эвдсэн үү? идээгөө бод. Том бод идэлцэн. Тэг ээжийн бод авсан. Тийм. Тэгэж ингээд дээгүүр яваад тахлаар ээж нь загинсан уу? Энийг идэлцэн зэнсэн. Чи тэгэхээр юу гэж хэлсэн ээжтэй? Өвчлээ штэ чи гэдгсэн чинь. Би ингэж хэлээгүй. Юу ч хэлээгүй юм уу? Хийсэн мэн да. Харин тэгсэн юм байна да. Юу гэж хэлчихв? Бодсон. За. Бот. Бодсон. За. За. Ээж манай зэнсэн. Чи ер нь их зоригтой хүүхдэн те. Тэгвэл чи гар утсаар тоглодгоо. Уцаа доволтой. Гар утсаар тоглох сайн уу муу юу? Цэ. Юу сайн? Худлаа яриад юм бол нэр жинхэнэс авч явъя да. Чи яагаад сайн гэж бодож байгаа? Энэ Гар уу? Энэ гар нь хилээдсэн. Гар нь хилээдсэн юм биш. Чи гартайгаа ярьд юм уу? Чи одоо ярьдаа? энэ унтаад байгаа. Унтаад байгаа юм уу? За. Гар нь унтж байгаа болохгүй ярьж болохгүй юм уу те? Сэрэж болохгүй юм уу? Чэд болохгүй. За гарын сэрэж. За сэрэж. За гараа сэрээрээ. Шийдэхгүй. Ямар үед сэрэх үү? Сүн. За ямар шөнө хүртэл одоо байж л тав шүү дээ тийм ээ. За тэгвэл удаан утас тоглоодсэн чиний нүд өвдөөгүй юу? Үдэггүй. Тэг дууд үзээ нүд үзтээ. Ганцхан утас үзэхлээр нүд өвдөх биш үү? Үгүй. Хасаана чи дуу шүлэг мэдгүй. Мэдтгүй. Яагаад? Чи цэцэрлэгч явдгүй юм уу? Явдаа. Тэгээд багш нь дуу шүлэг заадаг юм уу? Чадгүй. Чам дуу шүлэг заахгүй юм байхгүй шүү дээ. Би зүдэгч суудуугүй. Суудуугүйсэн. Дургу юм уу? Мамуна ширэг мэдгүй юу? Мэдгүй. Чи том болоод ямар ажил хийдэг хүн болох вэ? Сагдаа адил. Цагдаа юу нь гоё вэ? Сагдаа хулгайд байдیں۔ Чи харж ирсэн үү? Нөгөө сагдаа машин дуугаад яваад байсан. Цагдаагийн машин. Үе ингээд дуугаад. Бас хилийн машин дуугаад яваад байсан. Эмнэлгийн машин яаж дуурч байна? Үе ингээд. За. Тэгвэл чи том болоод энэ тагтаа ах шигэ мундаг сайн цагдаа болоорой заа юу? За. Чи чимээ ангийнхаа дэвтэр дээр нь зурсан уу? Зураагүй. Имээ надад зурсан. Ямар сони юм бэ те? Тэгээ имээ чимээний чүнгэн аваад тэгээ би марлууд нь аваад зурсан. Үе. Чимээ нэ ууралсан уу? Уурлаагүй. Ууралсан юм биш үү? Уурлаагүй лээ. Ууралсан юм байна. Тэгвэл чи одоо өөрөө уурлаад байгаа юм уу? Яагаад? Чимээ миний уугээд өгдөө. Маш хэцүү юу? Тэ чи хаан тайвширдээ? Ингээ шаа дэсүртээ. Гэтөө. За чиний үзүүлдэг битэр. Ингээ тайвширдээ. Дахиад тайвширч байгаа. Шээсүрээд. Шээсүрээд юм уу? За. Энийгээ тэгвэл авчихгүй. Шээсүрээд. За. Баларлаа. Эндээ шээж болохгүй шүү. За. Шээсүрээд. За одоо чи дөрөв чи бэлэг авахгүй юм уу? Шээсүрээд. За гэсээр тэгвэл. За баярлаа. Баярлаа. Шээсүрээд. Хурдаг гүр. Шээсүрээд. Али өгтөө одоо чийлэхгүй орж байгаа. Яна давсгыг хагартал юм ярьсан юм шүү дээ. Тийм. Тайвширсан чи. Өөрөө чи харин тийм. Тайвширсан чи гинт ший сурж байгаа мэдсэн байж тийм. Тэрнээс нэг уур нүрээд ингээ барай суугаадсэн шүү. Ямар том дүрдгэр харин нүттэй залуу юм тий.
Тэр анаатайгаа л нилээ үздэг юм шиг Тийм байна. Тэгээ нөгөө дүүгээ гарч ирэхлээр бас их Стресссэн байж юм тэгсэн юм шиг. Хүүхчээр нь тэгдэм шүү. Харин тий. Ерөөсөө дүүтэй болоод хайр халамжаас дутчихна гэж л ойлгох. Өөрийгөө тэгж ойлгоод ах шиг байна. Ээж аав нөгөө нялх хүүхд рүү ингэхлээр би уг нь ийм байсан чинь энэ гарч ирээл ингэчлээ гэж боддсон юм шиг байгаа юм тий янз бүр. Тэрний л нэгэн төлөв ороод ирэх шиг байна. За ямар ч гэсэн дараагийн одоо нэг хөөрхөн охинтой ярилцлага юм ирэх тий. Тий дураараа Тий охин байвал оруулчих. Аз жаргалтай хорон мөчбөр тантай хамт Номин Home Style чанарын баталгаатайг эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнс Номин Foods. Эрхлэгчийн өрөө нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ингээ бидэнтэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ дараагийнхаа зочныг өгт авцгаая. Сайн уу? Оо Чи бүжигч юм уу? Ямар гоё охин бэ? За гарын үсий. За, нааш. яа хадагтай. За тийш. ямар гоё. Цэгцтэй алхаж орж ирдэг юм бэ тий. Гүнж. Чи балетанд явдаг юм уу? Үгүй би бүжгэд авдаг. Бүжигэнд явдаг юм уу? Тийм баха. Сингээд бүжиг юм уу? Зүгээр л бүжиг. Зүгээр л бүжиг юм уу? За танилцгаа. Ариун үжин Ариун үжи хэдэн настай лээ? 4 настай. Чи энэ өрөөнд яах гэж орж ирсэн бэлээ? Нэвтрүүлэг орохоор ирсэн. Оо яг зөв. За тэгвэл ариун үжийн эрхлэгч гэж ямар хүн байдгийг мэдэх үү? Мэдхгүй. Тэгвэл цагтаа гэж ямар хүн байдгийг? Хулгайч барьдаг цагтаа. Яг зөв. Зүйтэй. За тэгвэл чи ээжээсээ төрж явах үеэ санддаг уу? Сандаг. Тийм үү. Дөнгөж ингээ гарч ирсэн чинь тэнцээ хин байсан? Эмч ээж аав гэсэн. Өшөө бас Аав нэсэн үү? байхгүй. Яаж гарч ирэв? Гизэн дотоос гарч ирсэн. Гарч ирээд эмч ингэсэн. Ингэсэн юм уу? Ингээ бүүлсэн биш. Тэгж юм уу идсэн үү? Тэгсэн чи ээж нь юу гэсэн? Ээж минийхэн хайртай шүү гэсэн. Тийм үү, ямар хөөрхий юм бэ? Тэгэхээр шүдтэй байсан уу? Шүддээс манай ээж бэж гэсэн шүддээс. Оо. Үгүй Шүдгүй байсан юм шүү. шүдгүй байсан юм шүү. Үгүй ээ шүддээс. Шүддээс. Ээжээс дөнгөж төрөхтэй шүдтэйсэн юм уу? Үгүй ингэ жижигхэн шүддээс. Ийм жижигхэн бөөлтэй байсан юм уу? Шүд нь арай ургааг байсан юм уу? Тийм. Жижигхэн байсан. Аав нь тэгвэл чамаа гарч ирэхэд хэдэн шар өлгцэн хүлээж авсан? 6 шар. 6 шар. Ямар өнгөтэй байсан? Ягаа шар. Тэгээд хар. Тэгэл болоо шүү. Энэ хэд ингээд холдсон байсан үү те? Үгүй хөлөг байсан. Нэг ингэсэн. Тэгээд нэг юм бичиг бичсэн байсан уу? Бичээг байсан хан дээр. Бичиг байсан. Тэгтээ шууд хоол идсэн үү? Будаатай шүл идэх тустай. Тэгээд би насгүй жоод 1 настай болоод 2 настай болоод 3 настай болоод тэгээд 4 настай болсон. Чи одоо муу мэддэг үү? Ээж хаяад мөн битгий дээр ингэдэг. Мөн өвдөдөд ингэдэг. Тэгтээ чи идмээр л идэм үү? Тэгэхээр одоо иддэг гэсэн үг үү? Тэгээд сүү байхгүй болохоор шууд иддэг. Сүү байхгүй ч гэсэн гоё те? Гоё юм уу муухай юм уу? Гоё. Чи ингээд одоо нэг талд нь ингээд ээж чи мөөн байлаа заа юу. Энэ талд амар гоё юм зайрмаг чихэр байвал чи алийг сонгох вэ? Зайрмаг. Ээжийнхээ мөөмөг сонгохгүй юм. Бас сонгоно шүү. Аль нэг нь зайшгүй авах үйл яах вэ чи? Тэгвэл мом. Чи чихэр нь дуртай юу? Хүй худлаа яриад байгаарай. Чи чихэр нь дуртай. Жохон дуртай юм уу? тэгээд дургу. Дургүй. Чихэр хорхоо идэж шүү. За. Өнөөдөр чамд ямар нэгэн гоё үйл явдал тохиолдсон уу? Машинаар дүнтэй явж байгаа тэгээд би ээжтэйгээ хоол идээд займагцсан. Оо тийм үү? Хов зөөдгөө. Зодгүй. Ой. Би нэг удаа л тэгсэн. Олон удаа тэгээгүй. Хов зөөх сайн уу муу юу? Муу. Муу. Хов зөөхөр яадаг вүлээ? Хамрын нуурт таалдаг. Хамар нь урт болдог. Чи тэгэхээр зөндөө олон удаа хов зөөгөөгүй болохоор чиний хамар урт болоогүй байгаа юм байна те? За. Тэгвэл чи энэ найзуудаа хандаад хэлэх үү? Хов зөөх юм бол хамрын нуурт болдсон шүү.
хаваа битгий зөөж байгаарай хүмүүсээ. За зүйтэй. Хаваа бити зөөж За байгаарай. чи үлгэр зохиож ирсэн үү? Зөгч өнгөрөөш. Өнхрөөшээ. За тэр үлгэрээ тэгвэл яриад. Сонсё идэх үү. За. Ихтэй үрдийн цаг гэмгөөгөө хоёр айл болгон амьдсан суудаг байжээ. Эмгиндээ ингэж хэлв. Эмгээ боо хараад өгөөч. Гурил байхгүй шүү дээ юу гарахын. Авдрын болоос аваад атга гурлаар ийсэн. Тамны болоос аваад шанаг гурил олтой шүү дээ. Ингээ авдрын болоос шанаг гурлаар илдэж бүрхий бов ээжээ. Тэгээд цонг дээр хөрхөө тавьжээ. Тэгээд өнгөрөөш бав гинт унаад яв. Тэгээд өнгөрөө тавьжсэн чинь нэг туулаатай талдуу ямар амттай би одоо би чамайг эдэндээ. Намайг битгий дэж тулгын би танд дуулж өгье. Авдрын ёроолоо заавсан атга гүйлдээр хийсэн самны ёроолоо заавсан шанаг гүйлдээр хийсэн өмтөөс үгээ зуурсан өтгөн досон чансан бөмбөрүүлж идчихсэн бүрхий бобисэн уган эмгэн хоёроос өөрийн чадлаа тутаасан бүжин туулай чамбас өнгөрөн дугтаж чаданда. Тэгээд өнгөрөөд явв. Өнгөрөөд явжсэн чинь нэг чонтой талдав. Ямар амттай бэ? Одоо би чамайг эдэндээ. Чонгой намайг битгий дэж би тань гоё дуулж өгье. Тэгэл өнгөрөөд яваад өгөө. Тэгэд өнгөрөөд явжсэн чинь нэг багуутай талдав. Ямар амттай бэ? Одоо би чамайг эдэндээ. Багууг намайг битгий дэж би тань гоё дуулж өгье. Тэгэд өнгөрөөд яваад өгөө. Тэгээд нэг үнэхтэй талдав. Ямар амттай бэ? Одоо би чамайг эдэндээ. Ургаа намайг битгий дэж би тань гоё дуулж өгье. Амттай сайхан боовсон, айтай сайхан боовсон, авдрын ёроолоос авсан, атга гурлаар хийсэн, өмтөөс үгээ зуурсан, өтгөн досон чансан, бөмбөр шилдэж хийсэн, бүрхий бобисэн, уган эмгэн хоёроос өөрийн чадлаа тутаасан, бүжин туулаа талтгаад магад чадсан. Хамгийн сүүлд нь үнэгтэй тардаг тий? Тий. Үнэгтэй тарсан чи өгсөн мөлий? Үнийг юу гэж хилээд идчихдэг лээ? Ихчийн чиг сонсдоггүй. Ихчийн чихэд жоохон үли болохоор сорч чадсангүй. Миний хамар дээр гараад дуулаад өгч амттай сайхан боовсон. Хамар дээр гараад дуулаад дууссан чинь хил дээр гараад дуул ингэсэн чинь ич гэжээ. Тэгээд гэл бүлээр амттай сайхан боов ичидэд энэ үлгэрийг танд автаарэ хүүхдүүдээ. За баярлалаа. Ариун үжээ. Тэгээд энэ үлгэрийг чи зохиосон юм уу? Манай багш зааж өгсөн. Ямар мундаг сайн цээжилсэн юм бэ те? За. Чиний тэгвэл мөрөөдөл юу вэ? Бүжигчин болно. Хин шиг бүжигчин болох уу? Чачааныг 2 3 болно. Тэгвэл ах хчээр тэрийг бүжиглээд үзэж болох уу? Малгайгаа тайлжаад энд гарч авч гэлж. Тэхүү. Чи өөрөө тоолж агаад бүжиглэж чадах уу? 1 2 3 гээд. За. Тэгээд тийш арчих. Цааш арчих. За. Одоо хийгээрэй. Чачааныг чи давтаа 2 3 чачааныг 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 2 3. За баяр хүргье. За наашир. За. Бүр ариун уучны чаргалыг бүр ингээ өөрөө ирэхгүй л ингээд байна. Харин тий. За ийм гоё мундаг бүжиглсэн охиндоо гоё бэлэг өгье тийм Бэлэг өгнө. За ариун үжиндүүдээ нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн хамт олноос энэ бэлэг өгж байгаа шүү заа юу. За мундаг хүн болоорой заа. Мундаг бүжигчин болоорой заа. Баярлалаа. За баярлалаа. Баяртай. Ариун үжиндүүдээ бас сайн сайхныг хүсье. Ариун үжинг ороод ирсэн чинь манай үнний цагта тагтаа минь ингээд суугаад огцсон бие бас. Гизэлээд юм байна.
Ястаа тэглээ шүү. Хүүхдээ хажууд яг хүүхд ингэж гоё бие авч явж байхад би яг энэ чигээр яг энэ адилхан байхгүй болохгүй тийм ээ. Яг үнэ. Хүүхдүүд гэдэг бас бидний ч гэсэн бас ингэ сургаж байдаг тийм ээ. Тий. Гайхалтай сайхан хөөрхөн хүүх охины бас ертөнцөөр сая аяллаа. Ингээд хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая үзэгчтэй. Аз жаргалтай хорон мөчбөр тантай хамт Номин Homestyle. Чанарын баталгаатай эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан хүнс Номин Foods. Нана хүүхэлдэйн контент Lemon Cake TV. Ухаалаг ээжийн эрүүл сонголт Baby Cook. Амьдрал дамт нэмэн Бурамхан. Эрхлэгчийн өрөө маань хүүхдүүдийн инээд хөөр, дуу, хуур, цалигс энэ сайхан гоё хүчтэй энергиэр маш хүчтэй цэнэглэгдэж байна. Багш хүний мэдрэмжийг бас авч байна те нөгөө баг хүүхдийн одоо юу гэдэг баг ангийн багшийн ийм мэдрэмжийг аваад хүүхдүүдийн гин цайлган яг нөгөө одоо юу гэдэг жүжигчний үргэлжлэлээр ч гэсэн хүүхдийн нүд хамгийн үнэн байдаг ч гэдэг шиг те харц болгоно айгуу гоё үнэн бүх асуултанд хариулж байгаа нь айгуу гоё үнэн тэр нь айгуу гоё Бодлоо яриад баригдаад тэгэхээр буцаад үннээ ирж штэ. Тэрний хөөрх юм а тий нүд нэг ингээд нэг юм цагаан цаас шиг болол те. Энэ нэвтрүүлгийн дараа цагдаагаас олгож байгаа л үнэн хотлол яриулмаар байна. Бах юм. Энэ жиг шатна. За дараагийн оролцогч одоо хүүхдээ та бүхнийхээ өмнө урьжээ. За сайн уу? Сайн. Чи энэ ч яах гэж ирсэн бэлээ? Бичлэгэнд орох гэж. За тэгвэл танилцъя. Намайг бонд тогтох гэдэг. Чи сургуульд орохыг хүсэж байна уу? Сургуульд орохыг хүсэж байна. Чи дуу шүлэг мэдэх үү? Шүлгийг бол сураагүй. Харин ингэж нэг л шүлэг байгаа. За Ямар шүлэг байгаа? Ядмаа. За ядмаагаа сонсч тэгвэл. За. Би ингэж бусад хүннүүдийг сайн ингэж мэддэггүй юм. За мэдж байгаа эсгээ явчих үү? Ядмаа огт гжиггүй яагаад ч ихсэн инээдгүй юм. Гжиг годог гэд яагаад ч ихсэн инээдгүй юм. Яагаад ч ихсэн инээдгүй юм. Гизэс сугруу натах уу бэлээ уурлах бах. Инээл гэгэд уйлуулж болохгүй. Инээл гэгэд уурлуулж болохгүй. За энэ шүлгэн дээр нь юуны тухай гараад байна? Ядмаа. Ядмаа ямар хүүхдээ вэ? Ядмаа юу том. Хам хүүхдээ нөө. За Ядмаа яагаад инехгүй вэ? Яагаад гэвэл эвэр гэдэг жуулж сурааг болохоор тэр. Чи инээдгүй. Инээ штт. Инээ штт. Юун дээр инех үү? Кичигдээд. Амар инээдгүй. Инээ. Нэ. Инээд юм уу? Гүч. Чи инехгүй шүү дээ. Хүзүүнд бол гिचгтэй. Хүзүүндээ гэж. Хүзүүндээ гिचгтэй юм уу? Гिचгэн сая үрснө. За боён тогтхоо. Би чамайг харсан чи яагаад ч чамайг шатар тоглож чаддсан юм шиг санагдаад ах юм? Би яагаад гэвэл саргацын сургуульд явдаг болохоор ингэж сайн төгссөн. Чи шатар сайн тоглох уу? Тоглоно. Одоо гэрте тоглодог уу? Гэтэ аавыг бол би хочоод байдаг. За өөр чамтай шатар тоглодог юм байна уу гэрт нь? Манай хадны нэг бэлгээ ах. Хатам. Юу хатмынхны бэлгээ ах. Танаа хатмын бэлгээ ах юм уу? Чи айлт Чи хүрэх хадамтай мó? Чи хадамтай мó? Хамаатан байна. Хамаатай юм уу хадам юм уу? Хамаатан. Хамаатна хадам ингэ даа. Хатмынхны бэлгээ ах гэж би одоо өндгөн сүм өгөө тавьчих юм шиг тийм. Ингээ чи найз охинтой юу? Баа. За хин гэдэг. Намуудсан намока. Намка хөөрхөн үү? Чамд юун таалагддаг вэ? Юу мэдэхгүй гэж. Сургуулийн бас найз охин байна. Бас уу. За тэрийг хин гэдэг. Нэрийг нь мэдгүй мэдэн штт. Нэрийг нь мэдгүй. Ингээд давхрыг нь мэдэн харин тоодыг нь бол мэдгүй. Чи мэддэг юм шиг. Энд дуулж штэ. Чи тэгээд дурлцсан юм уу? Тэгээ одоо чи яа гэж бодож байна? Санаж гин үү? Санаж штт. Хаана санаж гин? Тархинда. Тэг яаж санаад байна? 7 удаараг зүүдэлсэн.
Оо, тийм үү. гэсэн. Чи хаяа буруу зүйл хийдэг үү? Дүү миний юмыг гівчгэр ингэж би уурлаад дүүгийг ингэж зохихороо ингэж дүүгийг уучлаарай хаанд өгчдөг шүү дээ. Аа, чи дүүгээ зодчтой юм те. Чи тэгэхээр ууртай юм бэ те? Аа. Заримдаа л тэгнэ. За чиний уур хөрөхөр яах вэ? Ингэж ээж ингэж хэлсэн үгэндээ орохгүй бол ээж та хэлсэн үгэндээ орохгүй нэгэд загнацдаг шүү дээ. Ээжигээ юу? Аа. Тийм үү? Тэгэхээр ээж нь юу гэж байна? За. Ингэж юмаа өгөө гэсэн. Ээж чинь яагаад чиний үгэнд орохгүй байгаа юм болоо? Ингэж хэлсэн үгэндээ өрөхгүй болохоор Юу гэж хэлсэн? ээж нь өгч чадахгүй гэсэн. Юг? Аавна гэсэн юм авахгүй гэдэг бол ээж та ингэж аавна гэсэн юм авахгүй бол за аав гэжтэй шүү дээ. Аа, чамд нэг авж өгнө гэж амлчаад авж өгөхгүй байгаад идэм байх шүү дээ, тий? Аа, тэгээд авж өгнө гिचээд яагаад ингэж байгаа юм хэрэг за аав гэх тэгээ авд юм уу? Чи тэгвэл томчуудын юунд дургу вэ? Загнахыг нь болиулах. Тэгэхээр чамайг ээжээр нь зөндөө загнадаг уу? Загна шүү дээ. Чи буруу юм Буруу хийсэн юм уу? Будаагийн түүсэн чи ингэж гэсэн чи дүү ингэж аасгаад гэсэн чи дахиад хийгээ загнаа. Нүдээ яасан нүдээ яаж Ингэж дүү ингэж аасгачаад дахиад хийгээд байдаг. Аа, ээж нь тэгээд идэм үү? Аа, Ээж хараагүй байхад ингэж дүү аасгачаад байдгийг. Аа, тэгээд чи түүгээд хийж идэм үү? Тэгээ хийж идэл дүүн дахиад асгачд юм уу? Тэгдэг. тэгээ дүүгийн хэргийг өөр дээр авдгийг Болоод гэхээр гэдэгдэг. Аа, тэгэхээр чи дүүдээ дургуун үрдэг үү? Үгүй юу? Яана дург нь үрдэв шүү. Хаяад тэгэн гут нь дүүгээ зогчдөг үү? Тэгчдэг. Тэгээ дүүн ойлгох уу? Үйл шүү дээ. Тэгээ ээж нь чамаа загнах уу? Яаж байгаа юм чи дүүгээ аасгатаа чааж байгаа юм чи гэд. Аа, тэгээ чи ээждээ загнуулчаад яаж тайвшрах уу? Уйлж тавьсан шүү дээ. Аа, Яа чи яаж үйлд юм бэ? Ингэж За, гараа да. ингэж гэж үйлэн шүү дээ. Хаалга цанга хаажин гохтой үлдчихдэг шүү дээ. чи муухай үг хэлдэг үү? Хэлэхгүй. Ой. Хэлдэг юм ба шүү дээ. Харин тийм биш. Заримдаа Ямар үг Чи хэлдэг? бодтой юу гэд хэлж үү? ингэж гэжтэй шүү дээ. Чи энэ үгийг хаанаас үссэн? Нэг хүүхд хэлчих нь би ингэж тэрийг нь ингэж мэдээд. Хүүхдээ сурцсан юм уу тий? Энэ Наад үгийг үг чи муухай үг шүү заа юу? Дахиж хэлэхгүй тий? Дахиж хэлэхгүй. Яана чи дахиж хэлэх юм биш тий? За тэгвэл би дахиж хэлэхгүй амлаж байна гэж хэлдэг. Би дахиж хэлэхгүй амлаж байна. Оо за. чи Дахиж хэлэхгүй хэлэхгүй юм юм байна, байна. Дахиж хэлэх юм бол болохгүй юм байна Чи тий? ууралсан ч хэлж болохгүй шүү заа юу? Тэгээ боёдогтойгоо өчиг хөдөө хөвжсэн үү? Ээж аав маань намайг ингэж 5 удаа хөдөө хонуулцдаг юм. Бов авч үлдүүлцдэг шүү дээ. Авж өгөөл үлдээчтэй юм. Тэгээ чи хинтээ үлдтээ. Би өвөө эмээдэг үлдчихдэг шүү дээ. Аа, за. Боёдогтойгоо чи хөдөө ээж аваагаа санаа штэ. Тэгэхээр ямар царай гаргадаг юм бэ? Үйлчдэг юм. Чи одоо энэ Улаанбаатар хотод амьдарч байгаа штэ чи. Тэгээд Улаанбаатар хотыг ямар байгаасаа ямар байвал гоё вэ гэж боддог вэ? Гал цацраг гараад байгуул тэр л гоё надад санагдчихдаг. Юу гүлээ? Дэсрэг бөмбө гараад идэв штэ дэшээ нэг. За. Солиот уу? Би тийм юмыг л байгаасаа гэж хүсдэг юм. За байнгын солиот бодож явал гоё юм штэ. Баяр ёслол болоо. Тэгвэл хотын юу нь муухай вэ? Гадаа гараад явхад ингэж хог байдгийг. За. Тэрийг харахаараа муухай санагддаг. Тэгээ чи тэгвэл тэрийг хайж байгаа хүмүүст юу гэж хэлэх үү? Битээ хог хаяадаг хүмүүсээ хаюул дэлхий муугаална. Зүйтэй штэ тий. Ямар мундаг юм бэ за. Ийм мундаг хүүхдтэй ингээд гоё ярилцсан даа. Төөлөх ах их хоёр нь амар их баяртай байна. За юу. За. Энэ замын төгжрөл чамайг стресстүүлж гин үү? Би ингэж 4 настай байхдаа ингэж ээж та шарклаа явцдаг
гэж хуурлаад идэв. Ээж нь шар гэрлэр явчт юм уу? Улаан гэрлэр явал камерт бичигдчихдэг. Зөв яг зөв үнэ. зөв. За тэгвэл энэ сайхан мундаг хүүдээ хоёлоо бэлэг өгөх үү? Ямар бэлгийн дуртай вэ? Би ингэж амар самаагүй бэлгэн дуртай. За ямар мундаг юм бэ? Нөгөө бэлгийн морины шүдийг үзэхгүй гэдэг чинь. За нэвтрүүлэлт орсон дүүдээ маш их баярлалаа. Тэгээд энэ бэлгийг дүүтэйгээ хувааж идээрэй заа юу. За. Манай эрхлэгчийн өрөөгөр зочилсонд баярлалаа. За. Баяртай. 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 Дүүтэйгээ хамт идээрэй за. За. Ямар хөрхөө. Тэр нүүрний мимик нь ямар айс. Мундаг. Ээлжэгдэг гэдэг. Буцаага дахиад хий. Дүүгийн өмнөөс нилээл загналт юм шиг Тийм зайлж. байх хөрхөө. Дүүгийн хамгал одоо балгийг өөр дөр авдаг. Үрд юм бэ штэ. Тэр ээж анхаараарэ. За, тэр- Анхаарах тэмдгээр явдаг вэ Муухай шүү. үг хэлэлт бол амар те. Зүгээр шууд л хэлж штэ те. Тэр юунасаа ингээд бас Ингээ хүүхдүүд өөрөө тэрийг муухай үг гэдгийг мэдэхгүй сурчаад байна тийм тийм. байна. Хамгийн гол нь одоо тэгээд нөгөө хүүхд чинь мэдээж одоо бүх хүмүүсийн одоо томчууд бидний тойл байгаа шүү. Тийш. Томчууд бид нар юу ярина, юу үйл хөдөлгөөнөөр хийн. Тэр бүгдийг одоо энэ бяцхан дүүнер маань, бяцхан өрсүүд маань одоо шууд Ямар цензургүйгээр шууд хүлээж аваад авж байгаа учраас хэдүүлээ бас нэг үйл дээрээ, үгэн дээрээ бас жоохон хүүхдийн дэргэд бас хамаа намаагүй юм ярихгүй байвал бас зүгээрээ шүү манайхаа тий. Тийм. Тэгээ манайх ер нь үгэн дээр жоохон анхаарч хэдүүлээ тий. Яг зөв. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд одоо өндөрлж байна. За эрхлэгчийн өрөөнд Эрхлэгч нь та юм уу За. би юм уу? Би энэ ч үг хэлэх ёстой За, муу за. цагтаа. Цагтаа За, юу за. тэр үүдэндээ очиж ажиллаа юу яасан бэ? харин тийм ээ. Айгу хоймортон суудсан тий. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар бяцхан зочдтойгоо хамтдаа энэ цагтаа энэ эрхлэгчийн өрөөнд уулзцгаая. Баяртай үзэгчтэй.